За яцхан guys, sales нэгэмшлэн талтай морил. Тэгээд өнөөдөр би аялж явж байгаад нэг аягүй бичлэг хийчихье гэж бодоод энэ ойлголтын тухай би аягүй удаан бодож явж байгаад тэгээд яг хий гэж шийдсэн. Тэрний юу гэхээр хэрвээ бид нэр онлайн бизнесийг яг видео тоглоом гэж харах юм бол яг ингээд тоглоом шиг хандаж үзэх юм бол тухайн тоглоомны нэг юм дүрм гэж байгаа шүү дээ. Тэр нь яг юу байх юм бэ гэдэг аягүй чухал би нэг ойлголтын тухай хаалцъя гэж бодсон юм аа. Тэгээд олон юм ярилцлага бичлэг рүү орцгоё. Тэгээд өнөөдөр бол яг айхтар бизнесийн тактик, стратеги гэхээс илүүтэйгээр илүү жоохон сэтгэлгээ талаасаа надад яг одоо сүүлийн нэг 5 жил онлайнаар ажиллахад сүүлийн 2 жил бүр яг 100% яг Европоор ингээд аялангаа яг Монгол дахь бизнесээ удирдах явахад тусуулсан 5 ойлголтыг би хуваалцаж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр хэрэгтэй үнд аягүй хэрэгтэй байх гэж найдаж байна. Тэгээд яг олон юм ярилцлага бичлэг рүү орцгоё. За эхний аягүй чухал юм юу байсан бэ гэхлээр зөвхөн онлайн бизнес гэлтгүй ер нь бизнес дээр бид юусыг хоёр л зам байгаа даа. Угаасаа бидэд нэг бол яг бизнес хийн, эсвэл нэг бизнес дотор ажиллана. Өөр сонголт байхгүй. Тэгэхээр бидэд угаасаа аль нэгийг нь сонгохоос арга байхгүй гэсэн үг. Тэгэхээр сонголтгүй байхгүй бидэд. Ерөөсөө л та нэг бол бизнес хийн, нэг бол бизнесийн хэцүүг мэдэрнэ, эсвэл ажил хийхин хэцүүг мэдэрнэ. Гэхдээ нэг ялгаа нь юу вэ гэхээр бизнесийн хэцүүг мэдэрх юм бол дээшээгээ таны олж болох ашиг орлого өгөөж нь өөрөө таазгүй байдаг бол ажил яг хийх юм бол тэр нь хязгаарлагдал байдаг. Нэгсэндөө та цагаа зарж байна. Бидний цаг хязгаарлагдвал учраас одоо бидний орлого хязгаарлагдвал болчиход байна шүү дээ. Тэгэхээр бизнес болохоо эсрэг талдаа юу вэ гэхээр маш олон хөшөөрөгдөж болох зүйл байгаа даа. Хөшөөрөгдөж болох зүйлүүд маш их байгаа даа. Би юу анзаарсан бэ гэхээр энэ одоо ч миний байгаа газар Австрийн айгүй яа жоохон баян маркийн газар байгаа байхгүй. Тэгэл би ингээ хүмүүсийг харангуут одоо Монголд ч юм уу те хэдүүлгийнх нь ингээл биний ирсэн газар хүмүүс маш их ажилдаг хэрнээ ингээл маш бага цалинтай ингээл байгаа шүү дээ. Тэгэхэд энд ингээ харахаар хүмүүс маш бага цаг ажилдаг хэрнээ Монголд байгаа хүмүүсээс хэд дахин илүү орлого олж чадаад байгаа. Тэгээ ерөөсөө л энэ бол хөшүүрэг те яг юуг хөшүүрэгдсэн бэ гэдэг зүйл байгаа. Амун дээрэс нь яг юуг чухал гэж үзсэн юм бэ тэр зүйлүүдээ хийдэд оршоод байна гэсэн. Тэгэхээр тийм юм байна гэсэн. Тэгээ би энэ өөрөө аягүй мэдэрсэн. Яг хүмүүс яг чухал юмаа гол юмаа бариад аваад хийчих юм бол айгүй юу байдаг гэдэг талаар. Тэгэхээр нэгдүгээр point тэр байлаа. Та нэг бол бизнес хийн, нэг бол угаасаа ажил хийн. Гэтэ бизнес ямар нэгэн байдлаар оролцохгүй бол ямар нэгэн байдлаар зөв хөшүүргээ олж авч хийхгүй бол хязгаарлагдал байна гэсэн үг. За хоёр дахь аягүй чухал зүйл юу вэ гэхээр газрын зураг буюу тоглоом тоглогдох тэр газрын зураг таны хаант өргөч чинь шударга бус байдаг те. Хүн болгоных өөр байдаг гэсэн. Зарим хүн мөнгөтэй төрдөг. Зарим хүн нэтворктэй, танил талтай төрдөг, зарим хүн нэгнээс илүү ур чадвартай төрдөг. Ер нь бол шударга биш те, дөрвөн шударга биш. Зарим хүмүүс давуу талтай байдаг, зарим хүн үнэхээр давуу талтай байдаггүй. Ер нь бол шударга биш. Бизнесийн ертөнцийн энгийн амьдрал ч гэсэн ер нь шударга биш те. Тэгэхээр хэдий ч энийг та хүлээн зөвшөөрн, төдий ч таны амьдрал боддоор дээшлэн гэдэг аягүй чухал юм билээ би ойлгосон. Тэгэхгүй болохоор хүмүүс надад ийм алга, тийм алга, хангалттай нөөц алга, хангалттай мөнгө алга, хангалттай танилтал алга гэх мэтчлэн би ийм гэх мэтчлэн нөгөө нэг тэр талаас нь илүү хандаад байдаг. Тэр аягүй буруу юм байлаа гэж анзаарсан. Тэгээд resource буюу надад хангалттай нөөц байхгүй байна гэж хэлэхээс илүүтэйгээр resourcefulness бай гэж байгаа. Тэр нь нөөцөө ашиглаж сурдаг бай гэж. Яг надад одоо юу байна? Окей, за надад магадгүй баян гэр бүл төрөөг юм байна ч юм уу ийм биш юм байна. Гэхдээ миний ашиглаж болох зүйл юу вэ? Надад компьютер байна уу? Магадгүй англи хэл байна уу? Тэ? Миний дуртай зүйл юу байна? Тэгэх мэтлэн тэр нөөцүүд дээрээс тулгуурлаж эхлээд яг ихний 3 алхмаа хийгээ явах аюул чухал юм бэл. Одоо шин бид нар тоглоом тоглож илээ гэж бодоход тийм байгаа шүү дээ. Яг л бид нар байгаа нөхцөл байдал дээрээс урагшлуулаад явдсан шүү дээ. Тэгэхээр яг л тэр юм бэл. Тэгэхээр амьдрал дээр хүмүүс алдаад байгаа хүмүүс нь би тэгж ажигласан. Надад хангалттай байхгүй нэгэд хөдөлдөг юм бэл. Эсрэгээр надад юу байна? Байгаа зүйлээ ашиглаад нөөцөө ашиглаад явах юм бэл. Одоо Чингис хаан маныг харагдсан тийм шүү дээ. Манай аав нас орцсон, манай их дэрийг хулгайлаа явцсан. Гэдэхгүй байгаа нөхцөл байдал дээр за манай Исүхэ Баатар аав маань Хабуул хаан тусалж ирсэн юм байна. Хабуул хаан надад туслах байхаа гэж очиж ирсэн нөөцөө өөрхий ашиглаад. Гэх мэтчлэн тийм байдгаа гэсэн. Тэгэхээр угаасаа шударга биш. Тэгэхээр шударга биш гэдгийг нь угаасаа хүлээн зөвшөөрөөд дээр нь дасаад байгаа байдлаас эхлээрэй гэж би зөвлөмөр байгаамаа. За гурав дахь миний бодлоор бол хамгийн чухал зүйл нь юу гэхээр таны identity гэж зүйл амар чухал. Юу гэсэн үг вэ? Бид нар тоглоом тоглож байгаа нөхцөл ямар нэгэн дүрээр тоглолт шүү дээ. Одоо Counter Strike тоглосон ч бай, GTA гэдэг тоглоом ямар ч тоглоом болсон бид нар нэг дүрээр тоглолт шүү дээ. Тэр дүрээ сонгох бидэрт эрхэн 100% аягүй сонирхолтой байгаад байна. Identity буюу та өөрийгөө юу гэж харна тэр таны тааз болоод байна. Амар сонирхолтой түүх ярихад би сая Монголд очиод Монгол найзуудтайгаа уулзлаа л да. Тэгсэн чинь манай зарим найзууд
ингээд бараг 100 хэдэн саяын машин авч унж гин 200 хэдэн саяын бизнестэй болсон байна. За зарим нь Монголд байртай болсон байна. Зарим нь үнэтэй цаг авч зүүсэн байна манай бизнес хийдэг найзууд. Тэгээ би өөрийгөө бодохгүй юу? Би ер нь ягаад ийм цаг маг машин байдаг хүн бол гэж бодсон. Тэгсэн чинь хүн яг өөрийгөө юу гэж харна, оюун санаандаа юу гэж төлөвлөнө, яг тэрийг л хүртдэг юм байж ойлгосон. Би эзэж амьдралдаа машинтай болъё, цагтай болъё гэж бодож байгаагүй. Би үргэлж онлайнаар ажиллангаа, онлайн бизнестэй болоод ингэж аялангаа ажиллана, онлайн ийм бизнес босгоно гэж боддог байсан. Тэгээ би одоо зүгээр сая ингэж бодоход ер нь нэг тэрийгээ л хийсэн байгаа байхгүй. Түүнээс надад цаг алга, үнэтэй гоё машин алга. Тэ? Тэгээ миний ойлгосон зүйл тэр байсан. Яг тэрнтэй адилханаар та өөрийгөө юу гэж харна тэр таны таац гэсэн үг байхгүй. Та өөрийгөө чадна гэж харуул үнэхээр чадна. Одоо тэ нөгөө нэг чадна гэвэл Чингис хааны хэлсэн үед шүү дээ. Хол гэж бүү яа, явбал хөрнө. Үлээ хүнд гэж бүү санаа зовч үлээ өрөөгөл даана гэдэгтэй адилхан. Та яг өөрийгөө юу гэж харна тэр таны таац. Та өөрийгөө зүгээр энгийн ажил хийдэг хүн ингээл миний амьдрал дуусгаж болох юм бол тэгэл дуусах юм бэл. Тэгэхээр би энэ дээр юу ажилласан бэ гэхээр мэдээж хүн чинь жоохон бас сөрөг пессимист жоохон одоо те би чадахгүй гэж бас их боддоо шүү дээ. Одоо чадахгүй гэд бодох нь их байдаг ш тархич өөрөө хамгаалт хэрэгтэй учраас. Аль болох өөрийгөө чадна гэж итгэл үнэмшлийнхаа хэл хязгаарыг тэлж явах нь амар чухал юм байлаа. Тим хүмүүстэй уулзах, албаар тим газруудаа явах гэдэг ч юм уу итгэл үнэмшлийнхаа хэл хязгаарыг тэлэх нь аюулгүй чухал юм байлаа гэж байна юмсан. Ерөөсөө л таны оюун санаа хаана очино би чинь тэндээ очтгол юм байлаа. Тэгэхээр тэр аюулгүй чухал. За ард нэг эмээ явж байна. Эмээг явахаар бичлэгээ үргэлжлүүлцгээе. Араас дахиад өвөө явж байна. За өвөөгөө явуулчаад бичлэгээ үргэлжлүүлцгээе. Тэгэхээр би тэрийг аюул ажилласан гэсэн. Тэгэхээр миний оюун санаанд төлөвлөгдсөн одоо миний л кейс би одоо амар мундагтай зүгээр л миний оюун санаанд төлөвлөсөн зүйл яг бодтор болсон. Манай найзын оюун санаанд төлөвлөсөн. Тэгээ гоё цаг зүүх, гоё машин авч унах гэдэг зүйл төлөвлөсөн. Магадгүй таны цэн тэр зүйл болсон байгаа бах. А гэхдээ тэр болох нь ойлгомжтой бол яагаад бид нар тэр томоор харж болохгүй гэж бодож байгаа юм. Yes, everything is cool. Thank you. Yes. Тэгэхээр дүрээ та өөрөө сонгоно. Ямар дүрээр амьдрмаар байна гэдгээ та өөрөө сонгоно. Тийм учраас дүрээ том хүчээр сонгоорой гэж хэлэх гээд байна. За guys та ямар нэгэн байдлаар онлайнаар орлого олох хүсэлтэй, зорилготой, эсвэл бизнесээ онлайнжуулах хүсэлтэй тэн дээр асуудалтай байгаад байгаа бол те яг яаж явуулахаа мэдэхгүй, яаж контент хийхээ мэдэхгүй, яаж айдаа явуулахаа мэдэхгүй байгаа бол надтай стратегийн кол тоглох боломжтой. Энэ колоор ерөнхийдөө бол яг тань тулгарсан асуудлуудыг онцлоод миний туслах зүйл байх юм бол цаашаа үргэлжлүүлж хамтарч ажиллах боломжтой. Эсвэл ямар нэгэн байдлаар нэг удаагийн өнгөө бас колд тоглох боломжтой гэсэн үг шүү. Тэгээд та доор байгаа линкээр ороод цагаа тоглоорой. За тэгээд дөрөвт миний бас аягүй чухал гэж бодож байгаа нэг point юу байсан бэ гэхээр тоглоом болгон дээр бид нар үед авдсан шүү дээ. Үед аваад дараагийн үеийг орох тусам улам гоё шинэ одоо хэрэглэлтэй болтой гоё юм руу ордог те. Дараагийн үеигөө орох буюу XP нэмэх, level up хийх ганцхан юм байдаг юм бэл. Нэг юмний цаана хүн level up хийдэг юм бэл. Тэр юу гэхээр айц. Хүн айж байгаа юмний цаана айж байгаа юмны цаана тухгүй байгаа юмны цаана төвшин ахих хаалга байдаг юм бэл. Танд нэг юм яг одоо ингэ би ярьж байгаа танд нэг юм байгаа зөө. Тэрний юу гэхээр нэг юм тухгүй санагдаад байгаа айгаад байгаа нэг хүмүүс байгаа. Нэг юм одоо ярих гэхлээр айгаад байгаа хүмүүс хийх гэхлээр төгшөөд байгаа ажил. Тэр ажлыг чинь цаана л таны дараагийн төвшөнд орох хаалгач юм байд юм бэлээ. Дэлгүрч юм байд юм бэлээ шүү. Би өөрөө нэг ясмахаар боловсон. Нэгсэндээ та ямар нэг юмнаас айгаад байна, төгшөөгөөд байна гэдэг чинь тухайн зүйлийнхэн доор байна гэсэн үг. Та тэрийг л давжиж буюу яг нэг үе болгон дээр босс гэж байдаг шүү дээ. Final boss гэж. Final boss-оо давжиж та дараагийн төвшөнд ордог. Тэр боссыг та ялж иж таны орлого нэмэгддэг, боломжууд нэмэгддэг. Тэгэхээр үе болгоны чинь төгсгөл тэр айгаад байгаа зүйл байгаа. Тэр чинь final boss чинь тэрийг ялах хэвээр ялахгүй л та үед авах угаасаа боломжгүй. Тэгэхээр тэр айдтайгаа нүүр тулах хэрэгтэй. Үнэхээр л нүүр тулахаас арга байхгүй. Нүүр тулж чадахгүй бол тэр үеэ та давж чадахгүй яг одоо байгаа нөхцөл байдал, одоо байгаа амьдрал дээрээ тэрнийхээ доор тэр таадныхаа доор амьдрнаа гэсэн. Тэгэхээр тэрийг аягүй ажигсан. Тэгэхээр тэр айгаад байгаа зүйлтэйгээ төгшөөгöd байгаа тэр нэг том мангастай тэр final boss-тойгоо тулалдаад ялаарай гэж хэлвэрэ. Тэгээ сонио амар айц гэдэг чинь сонио штэ. Айц гэдэг зүйл аягүй сонио. Ерөнхийгөөр нь харахаар аягүй том амар айцтай юм шиг гинэ яг тулаад очихоор байхгүй болчихдог. Аягүй сонио. Би аягүй сонирхолтой сонсч байсан. Айц зөвхөн ерөнхий байдалд оршдог гэдэг. Тодорхой байдалд оршдоггүй гэдэг. Яг та бодоод үзэх юм бол би яагаад энэс айгаад байгаа юм бол гэдэг жоохон логикоор хараад үзэх юм бол амар тэнийг юмнаас айж байгаа зүйл. Амар утгагүй зүйл яг үнэ. Тэгээ үзэх юм бол
тулаа зүг үзтээ. Би одоо тийм зуршилтай болчиход байгаа байхгүй. Жохон айгаал төгшөөгөөд ингээд байгаа өөрийг анзаарангуудаа яхаар ер нь ингэдэнгүүтээ шууд тулчаар айгу амар юм бэл. Тэгээд тулаад үзчихээр ерөөсөө амар гамч. Ингээд тэр яг юм нойлын бүглөөс шиг зү тэр айц сэтгэх зү. Яг юм бүглөөс шиг. Ингээл байгаа л байгаа л. Та өөрөө очиж тэр бүглөөсөө гаргахтал айгаад байгаа л байгаа л таны гэрч өмхөрөл байгаад байна. Тэр чи яаж ч ингэ бүглөө гарч урсдагтай адилхан байна. За 5 дахь ойлголт хамгийн сүүлийн ойлголт бол хэрхэн тоглоомдоо яалах вэ гэж байна. Бид нар тоглоом гэж ярих юм бол тоглоом дуусгах хэрэгтэй, ялах хэрэгтэй. Тэгвэл хэрхэн юуг яаж ялах юм бэ гэж байна. Хамгийн сонирхолтой нь ялахыг хүн өөрөө тодорхойлдог юм билээ. Зарим хүмүүс олж байгаа мөнгөөрөө тодорхойлж байна. Зарим хүмүүс амьдралын чанараараа тодорхойлж байна. Зарим хүмүүс ихэр амар тайван одоо сэтгэл ханамжтай амьдарч байгаагаа тодорхойлж байна. Тэгээд одоо чинь миний хувьд ялах бол одоо яг миний хувьд амьдарч байгаа амьдрал юм шиг байгаа. Түүнээс биш би машин аваад, цаг аваад ч юм уу те ингээд хүнд гайхуулахтай бол минийх бол биш юм шиг байгаа юм шиг байна. Тэгэхээр хүн болгоны ялах гэдэг хэмжүүр нэрэг өөр юм бэл. Зарим хүмүүс гой машинтай байгаагаа ч юм уу те одоо янз янзэл биш үү? Миний хувьд бол өөрөө анзаарснаар яг одоогийн өөртөө бүрдүүлсэн амьдрал маань миний хувьд бол ялалт юм билээ. Тэгэхээр таны хувьд ч гэсэн ялалт өөр байж болох юм билээ. Зарим хүмүүс амар их мөнгө овоосноо ч юм уу те. За зарим хүмүүс цаг аваад одоо мөнгөгүй хүн тэрийг гайхуулахтаа ч юм уу янз янзэл байдаг баг. Зарим хүмүүс амар тайван гэр бүлтэй амьдрах те стресс багтай амьдрах ч юм янз янзын тэр ялах томьёонууд өөр байна. Хамгийн гол юм нь энэ ямар ч үйл бол энэ бол ерөөс нь энийг шүүх асуудал биш. Хамгийн гол нь өөрийнх таны ялах томьёо өөр хүний ялах томьёо хоёр өөр баг. Тэр та өөрийнхөө ялж байгаа байдлыг бусад хүнтэй харьцуулж болохгүй байхгүй. Бусад хүнийг та харчаад тэр хүн шиг байхгүй байгаагаа хараад би одоо ялахгүй гэж одоо сэтгэл ханамжтай биш байж болохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр та ямар юу таны амьдралын ялалтыг тэр тоглоомны ялаад байгааг тодорхойлох вэ гэдэг чинь та өөрөө тодорхойлоо. Мөнгө юм уу юу юм те. Тэгэхээр тэрэн дээр л байна гэсэн. Би анх яг өөрийнхөө зовлон гэж явах ойлгоход яг ингээл юмөр амар гоё цагтай чинь машин таарангууд би ингээд өөрийг хацуулдаг гэсэн. Яа надад ийм алга гэдэг байл. Гэтэ зүгээр л тэр миний хүсэж ирсэн биш байсан юм байна гэдгийг анзаарсан байхгүй. Би өөрөө FOMO дуулсан буюу нөгөө нэг fear of missing out гэдэг юм болцсон. Тэгээд айгуу тийм мэдрэмж төрөөд ирсэн юм. Гэтэл одоо болохоор биш юм байна уу? Миний хүсэж байгаа амьдрал бол би жоо их чөлөөтэй байх хэрэгтэй баймаар байгаа юм байна. Аялаад яваад ингээд бизнесээ удирдаад, бизнесээ товруулаад олон хүн туслаад те. Ингээд явж байгаа миний хувьд бол аз жаргалтай амьдрал юм байна гэж хэлж ирсэн. За тэгээ бичлэгийн нүрээ дуусгасаа guys. Тэгээд энэ хүртэл хамт үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ саяны 5 поинтоос танд аль нь хамгийн таалагдсан бэ та коммент үлдээгээрэй. Тэгээд мэдээж хэрэг та надад стратегийн кол тоглохыг хүсвэл доор байгаа линкээр ороод тоглох боломжтой. Эсвэл мэдээж хэрэг үнэгүй сургалт материалууд авахыг хүсвэл доор байгаа линкээр ороод холбогдох боломжтой байгаа шүү. Янз бүрийн надаас асуулж холбогдохтой тодруулах зүйл байх бол миний Instagram хаяглаа бичих юм бол мэдээж хэрэг би холбогдох боломжтой. Тэгээд тэ ямар нэгэн та байдлаар бизнестэй онлайнаар ажиллах тал дээр асуудалтай байгаа эсвэл бизнес дээр бизнесээ яаж онлайн талтай асуудалтай байгаа бол стратегийн кол тоглох боломжтой байгаа шүү. За тэгээ бүгдэнд амжилт хүсье.